та ядаж амьдралдаа нэг удаач болов яагаад одоо хорвоо ертөнц ийм шудраг бос юм бэ? Яагаад би хичээгээд байхад ийм зүйл төрөөд байгаа мөртлөө зарим хүмүүс хичээхгүй байхад яагаад тийм сайхан аз жаргалтай амьдраад байдаг юм бэ? Яагаад манай ангид 10 жил байхад муу сурдаг байсан дорж өнөөдөр компани захирал болоод баян чинээлэг аз жаргалтай амьдарч байхад яагаад би 10 жилдээ онц дүүргэсэн оюутнаа маш сайн хичээж сурсан тэгээд одоо хүртэл амьдралдаа дандаа хичээж яваа мөртлөө яагаад миний амьдрал миний хүссэн шиг тэр хүмүүсийнхаас илүү болохгүй байна вэ гэж та бодож байсан уу? Та эсвэл манай ангийн одоо цэцгээ тийм хөөрхөн биш зүгээр л нэг ангийн охин байсан мөртлөө яг одоо амьдралд гараад ирсэн чинь маш сайхан нөхөртэй болоод нөхөр нь маш их хичээж ажилладаг, нөхөр нь маш их мөнгө олдог, цэцгээ өөрөө маш одоо сайхан гэрийн эзэгтэй болоод өр хүүхдээ хүмүүжүүлээд юугаач дутхгүй сайхан амьдраад байгаа юм бэ? Яагаад ийм шудраг бос юм бэ гэж та бодож байсан уу? Тэгвэл энэ видео танд зориулагдсан. 2000 years later. Сайн байцгаана уу? Намайг Жанаргүйл гэдэг. Би даалт хумсар болон квант физик тэгээд манифест яаж хийх вэ? Яаж энерги одоо зөв хуваарлах уу? Яаж өөрийгөө өөрийнхөө хүссэн амьдралтай хүрэх вэ гэдэг талаарх. Ер нь бол даалт хумсарын талаар маш их зүйлийг судалж бас түүнийг хуваалцдаг байгаа. Тэгээд хэрвээ танд энэ даалт хумсар, квант физик, энерги гэдэг зүйлүүд таны сонирхлыг татдаг бол та сүнслэг төвшөнд өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг бол яагаад амьдрал зарим хүмүүст тийм easy бат зарим хүмүүст тийм easy биш байдаг юм бэ гэдэг талаар мэдхийг хүсэх юм бол яг одоо subscribe дараад манай сувагтай нэгдээрэй. За ингээд видео руугаа орцгоё. За түрүүний асуулт. Яагаад? Магадгүй та өнөөдөр энэ асуултыг өөрөөсөө маш олон удаа эсвэл орчлон ертөнцид маш олон удаа энэ асуултыг тавьж байгаа бах тийм ээ. Яагаад манай ангид байсан одоо дорж цэцгээ тийм ч онц сураагүй атлаа, тийм ч хичээгээгүй атлаа. Яагаад өнөөдөр надаас илүү амьдарч байна вэ? Яагаад би 10 жилээ онцоор дүүргэсэн оюутнаа дандаа онц авч төгсгсөн, маш их хичээсэн, шүнжэнгөө ном уншсан, лекцээ бичсэн, маш их хичээж яваа. Өнөөдрийг ч гэсэн магадгүй та нэг аль нэг газар багш хийж яваа, эрдэм мэдлэгээ бусад түгээж яваа мөртлөө магадгүй цалингаас цалингийн хооронд, магадгүй таны санхүү, эсвэл магадгүй таны хань ижил яг таны хүссэн шиг биш байгаад байна уу? Тэгвэл энэ видеогоор бид нар энийг талаар маш гүнзгий ярих болно. Тэгэхээр үүний учир нь бид нар өөрсдөөсөө гаргаж байгаа энерги болон давтамж долгионд байгаа юм. За үүнийг тайлбарлах юм бол зарим хүмүүс маань одоо жишээлбэл надад ч гэсэн тийм маш олон жишээнүүд байдаг. Би ч гэсэн оюутан 10 жилдээ байхад манай ангид ч гэсэн тийм хичээдгүү хүүхдүүд байсан. Тэгсэн мөртлөө тэр хүүхдүүд одоо тэр үед хичээж явсан хүүхдүүдтэй харьцуулахад илүү одоо тайван мөртлөө амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч байгаа. Тэгвэл зарим хүмүүс байдаг маш их хичээдэг, маш их чадвартай, маш их дайчин, маш их хөдөлмөрч, хичээлийгч бай, ажлыгч бай, одоо маш сайн хийдэг мөртлөө амьдралд нэг тал нь дутуу. Нэг бол одоо хань ижил байхгүй, эсвэл хань ижлээсээ хоёр тишээ болсон хүүхдээ өөрөө одоо өсгөөд хүмүүжүүлээд явж байгаа. Ганц би одоо single mom, right? And эсвэл магадгүй та хань ижилтэй өр хүүхэдтэй одоо хувийн амьдрал окей, but гэвч та одоо санхүү хувьд нэгэл болж удаггүй. Та хүчрхөөг маш их мөнгө олдог мөртлөө мөнгө маань юмд ахуй амьдралд маань хүлцдэггүй. Одоо тэр нөгөө манай ангид байсан тэр цэцгээ гэж хэлээ л да. Тэр цэцгээ шиг ингээд гоё эрхлээд,
гоё ингээд өглөө дуртай цагтаа босоод дуртай кофегоо уугаад маш гоё улс орнуудаар аялаад гоё ингээд юм тайван эмгтээлэг гэдгээ мэдэрч биш маш их хичээж энэ олон он жилүүдэд хичээж нэгт хүүхдээ төрүүлээл нэг нас хүргээл ажилдаа ороод хичээгээл тэр нөхрийг ч гэсэн тэр мотивацжуулаад чи ингэдэг түүний замыг зааж өгөө түүнийг ажилд оруулж өгөөл хамаатан заднаараа түүнийг яриулаад ажилд оруулж өгөөл ингээл бүх юмыг та менеж хийгээд явж байна уу? Энийг хэрвээ тийм бол би танд баяр хүргэмээр та бол маш их дайчин, та бол маш их хөдөлмөрч. Тийм болохоор өөрийгөө битгий сул байгаа, танд байхгүй байгаа талаа харааж битгий өөрийгөө доош нь юм уу эсвэл өөрийгөө сэтгэлээр бүү доош нь гаагаарай. Танд би энэ байдлыг илүү сайжруулах нэг зүйлийг бас зааж өгнө энэ хүү видеогоор. За тэгэхээр энэ хүмүүс маань юу хийх вэ гэвэл энэ хүмүүс маань ерөөсөө л дайчин байхаа төр зогсооно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ дайчин эмэгтэйчүүдийн маань нэг алдаа нь юун дээр байгаад байна вэ гэвэл түүний энергид байгаа. Орчлон ертөнц тэр чигээрээ энерги. Орчлон ертөнц бүгд энерги. Үүнийг бид нар баталчихсан тийм ээ. Квант физик маань ерөнхийдөө физик дээр ч гэсэн үүнийг онлолоороо баталдаг, туршилтаараа ч гэсэн баталдаг. Тэгэхээр бүх зүйл бол энерги, тий? Бүх зүйл бол энерги. Тэгээд тэгвэл тааны гол алдаа өөрөөсөө гаргаж байгаа энергид байгаа юм. Тэгэхээр хэрвээ та маш их хүчтэй байвал, хэрвээ та бүх юмыг өөрөө чаддаг, маш дайчин, хөдөлмөрч ийм байвал таны дотор тийм эрч хүчтэй гал энерги буюу masculine energy ихсэн. Тэгэхээр everything should be balanced буюу бүх зүйл баланстай байх ёстой. Гэтэл таны доторх байгаа тэр гал эрчим энерги маань ихсээд буюу masculine energy буюу эрэгтэйлэг энерги маань ихсээд ирнэ. Та бүх зүйлийг өөрөө хийж чадна. Та маш их хөдөлмөрч, та зүтгэлтэй, та юмд зүтгэж чаддаг. Ийм байхаар таны masculine energy нэмэгдээд feminine energy буюу эмэгтэйлэг энерги багасж эхэлнэ. Энэ үед бид нар өөрөөсөө ямар энерги гаргана? Яг тийм энергийг орчлон ертөнцөөс авна. Өөрөөр хэлбэл монголчууд энийг та юу тарина түүнийг хүртнэ гэд маш энгийнээр хэлсэн байгаа. Тэгэхээр танд masculine energy буюу эрэгтэйлэг энерги их байхаар та дахиад эрэгтэйлэг энерги ихтэй буюу гал эрчим ихтэй хүнтэй гэр бүл болох юм бол хоёр гал нийлээд бүм болно. Тийм учраас та хэрвээ masculine energy ихтэй байвал та feminine буюу тийм зүүн совинтой тийм эмэгтэйлэг энерги өндөртөө эрэгтэй хүнийг өөртөө татна. Тэгээд нөгөө эрэгтэй нь яг нөгөө эмэгтэйлэг энерги ихтэй учраас тэр хүн сул дорой. Тэр эрэгтэй хүн гэр бүлийг авч явж чадахгүй. Тэр хүн бүх юмаа танаас асууна. Тэр хүн амьдралдаа хариуцлага үүрч чадахгүй. Ингээд ирэхээр нөгөө хөөрхий хүчрхэг эмэгтэйчүүд маань энэ амьдралыг авч явахын төлөө маш их энерги гаргана. Тэгээд маш их цөхөрж ядардаг. Тэгээд энэ амьдралыг би авч явж байна. Яагаад надад ийм хүн таарав? Яагаад тэр цэцгээ гоё эрхэлж уян найлархаа болоод ингээд гоё явж байна? Яагаад би ингээд болохгүй байна гэдэг зүйл дээр ирнэ гэсэн. Эний хариулт нь та хит их хүчтэй, та хит дайчин, та өөрөөсөө ялгаруулж байгаа энергийг балансжуулах хэрэгтэй гэсэн. Та өөрөөсөө гаргаж байгаа маш их masculine energy-г та багасгах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол эрэгтэй хүний урдуур орж гүөхээ болох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр та аяндаа зарим нэг зүйлүүдийг орчлон ертөнцөд даатахаас сурчих нэгдүгээрт нь. За зарим нэг зүйлийг та чадахгүй гэд хэлээд сурах хэрэгтэй. Ийм дайчин хөдөлмөрч юу ч байсан чаддаг болгодог энэ эмэгтэйчүүд маань юунд суралцах хэрэгтэй вэ гэвэл зарим нэг зүйлийг чадахгүй байгаад, зарим нэг зүйлээс хүнээс тусламж гуйхад, зарим нэг зүйлийг бусдаас асуух боломжийг өөртөө олгож сурах хэрэгтэй. Ингэхгүй бол
хит их хүчрэхэг дайчин байснараа өөрөөсөө тэр эргэтэлэг энергийг маш их гаргаад тэгээд өөртөө дандаа нэг юм одоо тийм нэг сул дорой арчаагүй амьдралдаа хариуцлага үүрч чаддаггүй ийм эмгтээлэг зан чанар өндөртөө feminine energy өндөртөө эрэгтэй хүнийг өөрийнхөө амьдралд татаад байгаа гэсэн үг. Тийм учраас эмэгтэй хүнд энэ зүйл бол байглаасаа боломжгүй зүйл. Эмэгтэй хүн байглаасаа л эмзэг сул дорой ийм одоо зүүн совинлог ийм хатан ухаантай төрсэн байгаа. Түүнээс биш эмэгтэй хүн улс орныг захираад эмэгтэй хүн тийм хааны энерги байхаар бид нар заяагдаагүй. Одоо universe гэж хэлэх юм уу, тий орчлон ертөнц гэж хэлэх юм уу, бурхан гэж хэлсэн ч болно. Энэ одоо бид нарыг бүтээгч маань одоо бурхан бол биднэрт яг бидний чадах ёстой зүйлийг л өгсөн. Эмэгтэй хүн сул дорой учраас, эмэгтэй хүний хүч чадал шавхагддаг, хязгаарлагдмал учраас эмэгтэй хүнд одоо тий гэрийн ажлыг хийх, одоо тий аюулгүй байх, одоо өөрийгөө гоёор мэдрэх, эмэгтэй хүн бол төлхөө emotional талдаа буюу сэтгэл хөдлөл талдаа. Эмэгтэй хүн бол илүү эд хөрөнгө, сэтгэл хөдлөл, эд материаллык зүйл рүү илүү их шундаг, илүү их тийшээгээ явдаг. Эрэгтэй хүн бол тийм биш. Эрэгтэй хүн бол биднээс одоо маш өөрөөр бүтээгдсэн. Эрэгтэй хүн бол өөрийгөө одоо эмэгтэй хүндээ зориулах, тэгснээрээ түүнээсээ урам авч байдаг. Эрэгтэй хүнд тийм эд баялаг сонирн биш. Эрэгтэй хүнд эмэгтэй хүн хэрэгтэй. Эмэгтэй хүнд эд хөрөнгө хэрэгтэй. Магадгүй зарим хүмүүс намайг одоо жааж хийх бах те одоо шүүмжлэхэд бэлэн байгаа байх. Гэхдээ энэ бол маргашгүй үнэн. Эмэгтэй хүнд эд хөрөнгө, эмэгтэй хүн бол гоё гял цал юмд гоё одоо тий нэг палаж байсан ч it's not enough, хангалтгүй, хоёр дахь палаж хэрэгтэй, 2 цүнх хэрэгтэй, 3 цүнх хэрэгтэй, Michael Kors байсан бол coach хэрэгтэй гэдэг шиг. Эрэгтэй хүнд бол no need that one. Эрэгтэй хүнд бол тэр бол хэрэггүй. Эрэгтэй хүнд эмэгтэй хүн хэрэгтэй. Тийм учраас эмэгтэй хүн өөрөөсөө эмэгтэйлэг энергийг гаргаж, өөрийгөө мэдэрч, юмнаас кайф авч тэгж гоё өөрийнхөө сэтгэл хөдлөлийг тайван байлгаж чадсан цагт эрэгтэй хүн маш гоё хөдөлж, эрэгтэй хүн тэр таны байр байдлыг өөрөө гартаа аваад эрэгтэй хүн зүтгэх юм бол эмэгтэй хүн хоёр байр байрандаа маш амар сайхан амьдрна гэсэн. Тэгэхээр бурхан биднэрт тэр зүйлийг цаанаасаа заагаад өгсөн байхад тэрийг зөрчөөд үгүй ээ би одоо энэ амьдралыг авч чадна, би мөнгө олж чадна гэд урдуур орж одоо тэр юуг сэлмийг аваад ингэж явснараа эмэгтэй хүн хүч чадлаа алдаж хурдан хөгшөрнө, өөр уцаартай болно, хааштай болно. Тэгээд энерги алдна. Энэ бол тэгээд эрүүл мэндэ алдаж эхэлнэ. Энэ бол ерөөсөө л өөрийгөө сайн дураараа одоо нөгөө зовлон зүтгүүр рүү авчиж хагаад зовоож байгаа л гэсэн. Тэгэхээр эмэгтэйчүүд бид нар одоо яах хэрэгтэй гэвэл ялангуяа тийм дайчин өнөөдөр хүртэл дандаа одоо ангийн тэргүүн байж ирсэн, онц сурж ирсэн, шилдэгэн байж ирсэн, амьдралд бууж удаггүй, хөдөлмөрч дайчин эмэгтэйчүүд маань яагаад гэдэг асуултанд ирж яагаад өнөөдөр маш их цөхөрдөг вэ? Яагаад тэд нарын амьдралыг нэг тал нь одоо дутуу байдаг юм бэ гэвэл энэ хүмүүс юмыг балансыг алдагдуулсан. Өөрийнхөө байх ёстой байранда байгаагүй гэсэн. Тийм учраас орчлон ертөнц бол таныг шийтгэн. Та байх ёстой байранда байж чадахгүй бол орчлон ертөнц таныг шийтгэн. Тэгэхээр энийг одоо Ньютоны 1 2 3 дугаар хууль гэж байдаг тийм. Түүний 3 дугаар хуулиар нь баталсан байдаг. Би бол физиктэй тийм сайн биш. Гэхдээ би энэ зүйлийг маш их судалсан. Тэгэхээр Ньютоны 3 дугаар хуулиараа та маш их одоо юмд маш их тийм хүсэл, эрмэлзэл, зүтгэл гаргах юм бол төдий хэмжээний resistance буюу одоо төдий хэмжээний үгүйсгэл бас танд ирнэ гэж хэлсэн байдаг. Юу гэж хэлэх вэ? Одоо юу гэсэн үг вэ гэвэл та хэдий хэмжээгээр desperate буюу цөхөрж тэр юмд одоо энийг л болгоно, энийг л болно гэж маш их одоо хүснэ. Нөгөө хүсвэл хясна гэдэг шиг яг түүнтэй адилхан одоо орчлон ертөнцид тийм одоо үгүйсгэлийн энержи үүсэж эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол fight буюу тулалдааны тийм энерги үүсэж эхэлдэг. Тэгэхээр та магадгүй жишээлбэл
та би заавал одоо тэдэнд хүрэхтэй болно. Би заавал одоо тэр бомдон болно. Би заавал гэдэг тийм одоо тийм маш их тийм desperate буюу тийм цөхөрсөн, ядарсан, зүтгэсэн, дайрсан энергитэй болоод ирэнгүүт танд эндээс дотроос чинь таныг одоо унгах тэнтэй одоо тийм саяных тэр Ньютоны 3 дугаар хуулийнхаа дагуу түүнтэй resistance буюу эсэргүүцлийн энергиуд гарч ирдэг. Тэгэхээр танд дандаа тэр зүйл дахин ийм өдөөсөн зүйлүүд гарч ирээд таныг унгаадаг, танд одоо цаад болдог гэсэн үг. Тийм учраас бид нар юу хийх ёстой вэ гэвэл зарим нэг зүйлийг орчлон ертөнцид даатгаж сурах хэрэгтэй. Тэгээд тайван байх ёстой. Бид нараас одоо 24 цаг 24/7 бид нараас энерги гарч байгаа. Бид нар өөрийгөө хуурч чадна, бусдыг хуурч чадна. Харин бид нар энергийг хуурч чадахгүй. Өөрөөсөө гаргаж байгаа энергийг хуурч чадахгүй. Та өөрөөсөө муу энерги гаргачаад та дандаа бусдад муу юм хүсчээд тэр нэг юм тгээсээ тэгж яагаад одоо тэгээ явж байгаад одоо тгээсээ ингээсээ ажил нь бүтээсээ бизнес нь нураасаа гэж бодож байд. Тэгж өөрөөсөө тийм энерги гаргаж иж та орчлон ертөнцид сайн хүн шиг болж одоо дүрсгээд ч юм уу юм хандуулаад ингээд та тэгж энергийг хуурч чадахгүй. Тэгэхээр юу хийх ёстой вэ гэвэл өөрөөсөө тийм цөхөрсөн, дайрсан, зүтгэсэн, тулалдсан энерги биш, тайван, амгалан, өөртөө итгэлтэй, элбэг дэлбэг, талархсан энергийг өөрөөсөө гаргах юм бол амархан тэр зүйлдээ хүрч чадна. Тэгэхээр би одоо эмэгтэйчүүдтэй эрчүүд байсан ч би юу гэж хэлмээр байна вэ гэвэл та зарим нэг зүйлийг хүсээгүй байхад зарим нэг зүйл бэлдсэн байдаг. Жишээлбэл одоо маш олон одоо манай сургалтанд сууж байгаа хүмүүст би хэлдэг. За ингээд бүгдээрээ мөрөөдлөө бичин, зорилгоо бичин, нөхцлөө бичин, тэдэн шиг зорилгоо бичин ингээд. За тэр үед ингээд хүүхдүүд хүмүүс маань даалгавраа хийх гэж зарим нэг техникүүдийг хийдэг. За ингээд багш 100 шиг мөрөөдлөө бичээрэй гэсэн юм чинь биччихийгээд бичээд орхицсон зүйлүүд нь 6 сарын дараа, 1 жилийн дараа бэлдсэн байдаг. Тэгэхээр энэ хүн тэр зорилгынхаа араас улаарж зүтгээгүй. Энэ хүн би заавал энийг биелүүлнэ гэж өдрө болгон бодоол дайраал энэ зүйлийн араас яваагүй. Энэ хүн яасан бэ гэвэл бичээд орчлон ертөнцийн хүслээ илгээгээд орхисон байгаа. Тэгэхээр энэ хүсэл маань биелээд байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр таны гаргаж байгаа алдаа юунд байна вэ гэвэл өөрөөсөө гаргаж байгаа долгион энерги байгаа юм. Тэгэхээр та өөрөөсөө дандаа зүтгэсэн, цөхөрсөн, дайрсан одоо ийм тэмцсэн энергийг гаргах юм бол яг тийм энергийг хүртэж авна. Тэгэхээр та өөрөөсөө дандаа тэмцэж явах хэрэгтэй. Тэмцэхгүй бол амар юм гэж юу яах вэ? Амьдралд амар юм гэж байхгүй. Амьдрал тийм амархан биш. Одоо тэмцчээж юмыг олж авдаг, тэмцлэр олж авдаг ийм тийм гисэн энэ энерги бодолтой ийм одоо тийм линзтэй буюу ийм одоо перспективтэй байх юм, ийм харах өнцгтэй байх юм бол амьдрал танд түүнийг л өгнө. Тэгэхээр та байнга нэг юмны төлөө зүтгэж, байнга амьдралыг авч явахын төлөө зүтгэж ингэж эхэлнэ. Тэгэхээр тийм биш одоо тийм програмтай хүмүүс байдаг. Ерөөсөө л ингээд тайван байж идэг. Багаас нь түүнийг аав нь ингээд аав нь ах нь ээж нар нь бүх юм бэлдэж өгчээсэн. Тэр тайван зүгээр л байгаагаараа өөрийн гэсэн үнэт зүйлтэй түүндээ хүрдэг, өөрийн гэсэн онцлогтой, өөрийгөө бусадтай харьцуулдаггүй, юмд хэд их улаарч зүтгэдэггүй, зүгээр л оршин байдаг, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг ийм тайван хүмүүс маань эсрэгээрээ маш сайн хань жилтэй болж бага зүтгэлээр тайван хангалуун сайхан амьдарч чаддаг. Ийм жишээ миний амьдралд маш олон байгаа. Миний эргэн тойронд ийм жишээ маш олон байгаа. Тэгэхээр эмэгтэй хүн болгон тайван сайхан амьдрахыг хүсэж байгаа учраас би энийг хэлж байгаа. Тэгэхээр энэ удаагийн маань видеог та нар маань дахин үзээд энэ зүйлийг маш сайн ойлгоод аваарай. Зүгээр л байгаа гэдэг маань дээш хараад хөвтчих гэсэн үг биш. Гэхдээ л зарим нэг зүйлийг орчлон ертөнцийн даатгаад тийм нөгөө надад байхгүй байна гэсэн тийм цөхөрсөн энерги биш. Бүх зүйлд тайван тийм одоо нөгөө тийм ground гэж хэлдэг тийм өөрийн гэсэн үзэл бодолтой тайван
ийм байж ич та хүсэл мөрөөдөлтөө хүрч чадна. Тэгэхээр өнөөдөр магадгүй та нөхөртөө, ээж аавдаа, найз нөхдөдөө гомдолж байгаа бах те, магадгүй найз нөхдөдөө уулзахаараа биеийн амьдралыг аваа явж гин, манай нөхөр ийм тийм ажил хийдгүүгээ тэр бол цэвэр бид нарын өөртөөс нь гаргаж байгаа энергетик ойлгож авлаа. Тэгэхээр өнөөдрөөс хойш таны хийх ёстой зүйл бол юмны урдуур орж гүөхээ болно. Ямар нэгэн хүний асуудлыг шийдэж өгөөд гүөхээ болно. Жишээлбэл манад ийм байдаг. За дүүгийнхаа асуудлыг шийдэж өгөөл, тэгээд ах эгчнийхээ асуудлыг шийдэж өгөөл, ах эгчийнхээ амьдралыг зааж өгөөл, ах эгчтэй байр авч гүгээл, тэгээд түүнийх нь одоо нөгөө зээлнээс нь төлөлцөж гүгээл. Ингээд эхлэх юм бол орчлон ертөнц таныг шийдэх нь. Яагаад гэвэл та бурхны ажлыг хийгээд эхэлсэн. Та бурхан биш. Таны энерги бол хязгаарлагдмал, таны эрч хүч хязгаарлагдмал. Гэтэл та тэр энерги өөр зүйл зарцуулагдаад өөрөө граундд болоогүй байж өөрт чинь тэр зүйл байхгүй байж ингэж бусдын өмнө орж гүйснээрээ та өөртөө тийм нөгөө шийтгэлийг олж авна. Одоо ерөөс нэг осны орчлон ертөнц таныг шийдэх нэ гэсэн. Тэгэхээр ерөөсөө л одоо өнөөдрөөс таны сурах ёстой зүйл бол байрандаа байж сурна. Өөрийнхөө байх ёстой байрандаа байж сурна. Энэ хэд энгийн сонсогдож байгаа байж магадгүй. Миний өнөөдрийн ярьж байгаа зүйлүүд хэд энгийн байж магадгүй. Гэвч байрандаа байна гэдэг бол маш чухал. Маш олон техникээс ч илүү энэ маш чухал зүйл. Байрандаа байгаад нөхрийнхөө ч урдуур орохгүй, хадам ээж аавынхаа ч юмыг урдуур орж гүйхгүй. Тэгэхээр эмэгтэйчүүд маань хамгийн их зүйл нь хүсөөг байхад зөвлөгөө өгж эхэлдэг. Юу ч болоогүй байхад нөхөртөө ингээл таньдаг мэддэг найз нөхдөөрөө яриулаад ялангуяа дайч эмэгтэйчүүд маань нөхөртөө ажил олж өгөөл, нөхрийнхөө ажил мэргэжлийг одоо бизнесийг нь ярьж өгөөл, тэ ингээд эхэлдэг. Ингээд эхлэхээр л буруутж байна л гэсэн. Байрандаа л байх хэвээр. Тэгэхээр нөхөр ажилгүй байна гэдэг нь түүний асуудал. Тэр одоо үүрэг хариуцлага биелүүлэх ёстой. Тэр гэр бүлийг авч явах ёстой. Гэр бүлийг санхүүгээрээ бүх юмараа хангах нь нөхрийн үүрэг. Таны үүрэг биш, нөхрийн үүрэг. Тийм учраас нөхөр одоо тэр ажлаа өөрөө олж авах хэрэгтэй. Бүр тэр байтугай бүр нөхөртөө ингэж найз нөхдөд таньдаг хүндээ яриулаад одоо нөгөө зээл гаргуулж өгдөг хүмүүс байна, эмэгтэйчүүд байна. It's not good. Энэ бол биш. Энэ ингэж юусоо болохгүй манайхаа. Ингэж эрэгтэй хүний өмнө орж болохгүй. Тэгэхээр эрэгтэй хүн чинь нөгөө нэг диванд ингээд хөвтчээдэг, зургтны сувг солоод диванд хөвтчээдэг. Ингээд энэ тентхийн мөрөөдөө тоглоом руу очиж ороод мөрөөдөө тоглоом тоглож идэг ийм өөдгөө амтан болж хувирна. Тэм учраас ийм зүйлийн үндслийг битгий тавиараа эмэгтэйчүүд минь. Тийм учраас юу хийх вэ гэвэл та өөрийнхөө байрандаа байна. Эрэгтэй хүний хийх ёстой зүйлийг өөрт нь өгнө. Өөрөх нь гарт нь өгнө. Тэр сэлэм мэлэм энэ бүгд нь өөрт нь гарт нь өгөөд та энэ амьдралыг авч явах ёстой. Би таньдаа итгэж байна. Одоо энэ хүүхэд, одоо энэ манай гэр бүл, манай би яаж явах нь 100% чамаас хамаарна. Гэд түүндээ тавиад харин энэ энерги тэр нөхрийг ажилд оруулдаг, тэр нөхрийг их жижиг ярддаг тэр энерги өөртөө зарцуулна. Тэр нөхөрдөө өгдөг тэр мөнгийг өөртөө зарцуулна. Өөрийнхөө гоо сайханд, өссөнд, хумсанд зарцуулна. Өөрөөсөө битгий мөнгө хармал, өөрийгөө битгий хамгийн сүүлд тавь, өөрийгөө нэг номерт тавь, өөртөө хайртай бай. Тэгжээж та бусдад хайртай хайрлагдана. Өөрийгөө number 1, right? Өөрийгөө номер 1-д тавих хэрэгтэй. Тэгжээж таныг бусад хүмүүс хайрлна. Яагаад дайчин хөдөлмөрч эмэгтэйчүүд яагаад хангалуун сайхан амьдарч чадахгүй байгаа юм? Яагаад тэд нар нэг юм өөдгөө нөхөртөө уулзраад тэгэл түүнийгаа ингээд байнга түүнд зааварлаа, түүнийг заагаад, түүнийг чирээд ядарч яваа юм бэ? Яагаад гэвэл тэд нар өөрсдийнхөө хийх ёстой юм хийхгүй, өөртөө анхаарахгүй, өөрийгөө хайрлахгүй байгаа гэсэн. Хөвчшиг байж болно. Өөрийгөө хайрлна гэдэг хоёр өөр ондоо асуудал. Та хүчшиг байж болно. Гэхдээ та өөрийнхөө гаргаж байгаа энергийг байнга анхаарч явах хэрэгтэй. Би арай хэрээс хэтрээд явсан юм биш вэз? Би арай хитрхи эргэтэлэг болоод байгаа юм биш вэз? Би чинь байглаасаа сул дорой байх ёстой шүү дээ. Би нэг өдөр залхуурч хитэж болно шүү дээ, тийм ээ? Би нэг өдөр бүх юмыг ингээд ядарч ийна, миний ард чи хийчих хэлдэ. Тхөө би өнөөдөр ядараад байна. Өнөөдөр хүүхдүүдэд та авчиж болох уу? Би өнөөдөр нэг юу ч хиймээргүй байна гэд ядаж нэг өдрийг
юу ч хийхгүй зөвхөн өөртөө зориулдаг болох хэрэгтэй. Нэг өдрийг зүгээр л бассейнд ордог, тий одоо нөгөө ингээд фитнест явдаг, найзуудтайгаа уулздаг, шопинг хийдэг, одоо хумсаа янзлуулдаг, үсээ янзлуулдаг ийм нэг өдөр болгоод өөртөө анхаарах хэрэгтэй. Ингэжээж бид нар эрэгтэй хүнээрээ хайрлагдаж бидний эмгтээлэгт хал маань сэргэж эхэлнэ. Эмгтэй хүн болгонд байглаасаа эмгтээлэг зан чанар бий. Түүнийг сэрээх хэрэгтэй. Энэ биднэрт байглаасаа бидний дотор байгаа. Энэ дотор байгаа тэр эмгтээлэг буюу feminine energy-г бид нар гаргаж ирэх хэрэгтэй. Түүнийг нэмдүүлэх хэрэгтэй. Гоё хувцал, толны өмнө хар бүжгэл, эргэл, гоё хувцал, даашин зүмс, юпг өмс энэ бидний эмгтээлэг энерги сэргээн донт банк битгий өмд өмс, банк битгий ингэж юм өмд дээр ийм нэг подвол өмд өмсөөд тэгэл ингээд муха тийм одоо нөгөө нэг ингээд том алхаад ч юм уу ингээд үйлдэлүүд гаргаад яв. Тэгээ зарим магадгүй бүр юм итгэчихсэн байдаг. Би угаасаа эрэгтэйлэг, би угаасаа эрэгтэй хүүхдүүдийн донд өссөн, би угаасаа эрэгтэй найз нартай байсан гэд ингээд бүр тэрэндээ өөрөө итгэцдэг. Эсвэл багаас нь аав ээж нөө энэ угаасаа манай энэ чинь эрэгтэй штэ, эрэгтэйлэг манай энэ манай банд, манай хүү гэж хэлсээр байгаад нөгөө хүн маань өөрийгөө бүр эрэгтэй гэдэгт итгэчихсэн байдаг. Даалт хумзард нь тийм програм суудсан учраас өөрийгөө бүр эрэгтэйлэг гэд итгэсэн учраас тийм үйлдэлийг гаргаад байдаг. Тэгэхээр энийг одоо зогсоох хэрэгтэй. Өнөөдрөөс эхлээд танд би дахиад танд хэлье. Танд эмгтээлэг энерги байгаа. Таны дотор байгаа. Тэгэхээр түүнийг сэрээ. Таны хажууд байгаа тэр эмгтээлэг болцсон байгаа нөхөрт чинь эрэгтэйлэг энерги байгаа. Түүнийг нь сэрэх боломжийг нь өөрт нь өг. Битгий урдуур нь оржгүй. Өнөөдөр хоол авах мөнгө байхгүй байсан ч битгий түүнийг ээжээрээ ахтаа хэлээд найстаа хэлээд дараа сард нь үүнгээ зохицуул. Энэ таны ажил биш. Битгий гэрт болсон асуудлыг та зохицуул. Энэ таны ажил биш. Таны ажил бол өөрийгөө гоё дээр нь тавиад гоё эмгтээлэг байдлаараа, гоё зөөлнөр байдлаараа, зөн совингоороо та энэ бол таны ажил. Харин юмыг зохицуулах, гэр орныг амгалан тайван байлгах, хүүхдийг хоол ундтай байлгах бол таны ажил биш. Энэ бол таны нөхрийн ажил. Тийм учраас энэ одоо дайчин эмгтээлэг энэ одоо хүмүүсийн маань гол алдаа нь энэ дээр байгаа. Тэгэхээр дайчин байгаа, хөдөлмөрч байгаа маань таны бахархууштай маш том одоо чадвар боловч энэ саяных миний өнөөдрийн яриагаараа хэлээд байгаа зүйлийг хэн ч өмнө танд хэлээг байж магадгүй. Энэ таны гаргаад байгаа том алдаа. Энэ таны яагаад гэж өнөөдөр хүртэл асууж ирсэн тэр асуултын хариулт нь юм шүү. Тийм учраас энэ удаагийн маань видео таалагдсан бахаа гэж найдаж байна. Өнөөдрийнхаа хичээлээсээ маш их зүйлийг ойлгож авсан бахаа гэж бодож байна. Ингээд дараагийнхаа видеогоор уулзлаа. Түр бай.